За хоёулаа саяыг хүртэл бол жаргал багшийн эдгэрлийн дасгал хөтөлбөрт хамрагдахаас өмнөх үеийн талаар ярьлаа. За одоо хоёулаа үүнээс хойшгийг ярина. За яагаад жаргал багшийн хөтөлбөрт орж ирсэн бэ? Яаж мэдсэн бэ? Хэн нөлөөлсөн бэ? Би энэ бол хамгийн түрүүнд эхнэрээ хэлэх хэрэгтэй баг. За. Миний эхнэр би өөрөө бас талд ухаан сэрэг сонирхдаг байсан л да. Гэтэ учраа болохгүй, аргаа болохгүй. Яг яаж бяцлал хийдгийг мэдгүй. Тэгээд манай эхнэр надад санал тавьсан. Гэхдээ анх санал тавихад хөвчлээ өвөл ашиасан байхгүй. Жаргал гэсэн нэг өөрөө өсөө осолцтой. Тэгтэн яг би тэгж анх чинь засраагүй байгаа шүү дээ. Тэр хүн чинь хэцүү байдал дээр байсан. Харчаад нэг шашны нэг буруу гарын шашны л нэг тийм гаж урсгал байгаа даа гэж. Тэгээ эхнэрийн санал болгоход би хүлээж аваагүй байхгүй. Хатар надад цаашаа ийм балаа юм үзэхгүй. Тэгээ манай эхнэр өөрөө их сонсцсон байгаа байхгүй. Тодорхой хугацаанд сонсоод энэ үнэг чинь судалж үзэл энэ тамираг яриад далд хонсор гэдэг чинь энэ байсан юм шүү дээ. Тэгээд тэр хичээлүүдээ миний хажууд тавьж эхэлсэн. Тэгээ би ч нэг сайнгуу зуршилтаа чинь өдрийн цагаар нэг өөрийнхөө сайнгуу зуршилтаараа шөнийн цагаар нь унтахгүй зурагт үзээд тэгээ ерөнхийдөө бол 24 цаг ирээд байгаа худалж байна. Нойргүй ингээд төрлийн болцох нойргөөдөлд гүн нойргөөдөлд орсон. Тэгээ эхнэрээ амраахгүй ингээд шүн зурагт үзээ ингээд тэгсэн чинь эхнэр нөгөө утсан дээр жаргал гişin фэйсбүүкийн өнгөө хичээлүүд явдаг шүү дээ. Жаргал коуч тэр. Тэрэн дээр явж байгаа хичээлүүдийг тавиад тэр нэг төвхтэй би кино үзмөрөөд чихэн дээр нөгөөт нь орилоод байдаг. Уцыг нь түлхчдэг байсан цааш. Энийг унтраал та эсвэл дууг нь багсгааш та гэл. Энийг үзсэн чинь доо өөрөө сонирхол сонсдогсэн уцын чихэн дээр байж та зурагтныхаа дууг багсгаад эхэлж байгаа байхгүй. За. Тэгэл нэг уусан юм аа яг. Тэгээ манай нөгөө гэртээ дэс сүлэгч маань хөөрхөн юмтай. Надад тэр их point шүү дээ. Надад ингээл анхааралтай тусал муслыг хийгээл наа босоод. Тэгээ нэг ингэ яг салгалцсан нөхөрөөсөн тэгэл ээж тэгдэг байхгүй. Энэ хоёр бос хоёлаа яа энийг газар очиод ирэх. Тэгээ ээжигээ даавал хайчаа очиж байгаа гэлсэн чи хоёлаа нэг багш тэр очино гэх. Тэгээ ах жаргал гişin эдгэрлийн тусалж хөтөлбөрт ирсэн. Ээж дээрээ хөтлүүлэл орж ирж байлаа салгалсан нөхөр. Их буурал дээр явж. Тэгээ их буурал одоо Батон гэрч их буурал байсан билээ. 8 сарын дундуур 2025 оны 8 сарын 14 байна уу 15 байцсан. Сайн санд ямар нэг бүрхөө өдрөөс. Тэгээ тэр хүртэл яаж очсноо сандгүй тэгэл их л салгалцсан. Тэр үед хичээлд нөр яг хичээл явцсан, эхмэн явцсан. Эдэ нэгийнхаа бас ойлгоход хэцүү л байсан л да. Хүлээж авах хэцүү яа гэвэл гүн шаардлагатай, нойр гүйдэлтэй. Тэгэл нөгөө илгэний хатуур мотор бүх юм ингээл давцсан. Эрүүл мэнд дээрээ ч би дийлхэ болцсон. Дотоод хүмүүс бүр ингээд тесэрчээсэн байгаа байхгүй. Одоо болоод өгөөч чигээд. Эрүүл мэнд нь бүр болчиход улаа ингээд бүдүүрээд суц бо хаглаанд орчихсон. Орох заалттай болцсон. Эмгийнх нь ойчрон дүүрчихсэн. Тэгээ арай ч ингээд дээгүр доогоор ингээд таньдаг ингээд хүн амтан байна уу гэдэг ирэл сурвал хайгаад за ингээд эмчтэр нь ороод ингээд ярангууд эм чин за яах вэ ингээд орд хэдэн сарын эдэн дор гарна хүн өөх гээд байгаа шүү дээ. Өөртөө болохоор та өөхөн шүү дээ гэдэг. Тэгээ нөгөө өөх гээд байгаа хүн эмнэлэгт хугацаа 2 сарын дараа болчихдог байхгүй. Тэгээ тэр азан дараад 2 сар тэгээ амьд явах. Азгүй бол тэгээ 2 сарын дотор байж байгаа тэгэл умааны байдна бол. Тэгээд жаргал гişin тэр хичээлд орж ирсэн. Өөрийгөө ойлгох гэж ерөөсөө ойлгоогүй байхгүй. Эхний бяцлаглалын хичээл ээж ойлгоогүй. Мантра явсан чинь энд ч тэнд ч хүмүүс ам дотроо бутнаад их төвөгтэй санагдав. Хүн чинь яг юм сайнг зурштай хүн чинь аливаа юм хүлээж авах таа мó. Уур бухимдалтай, төргөө ууртай, уцаартай тийм ер нь их муухай ааштай болдог. Яг л тийм эс. Тэгэл энэ ядраатай нөгөө дотроо ингээл хараагаал энэ ам дотроо бутнаадах юм чимээгөө ингээд бодоод ингээд явчих болдог юм тийм бяцлагч бодох хэрэгтэй өстэй гэж бодоол. Тэгэл явсан дараагийн өдрүүд нь арай өөр дөртөө болоо. Тэгэл ухамсарчсан баагаар ингээд ойлгож эхэлж байгаа. Энэ дэр чинь ингэх хэрэгтэй юм байна. Өөрөө ирэхгүй. Тэгээд ихэндээ их сайхан унтаал. Яг бяцлал эхлээл унтчих. Тэгэл яг бяцлал дуусахад л сэрдэг хүн сэрээр гэж. Тэгэл сэрч. Их хурдан хугацаанд өөрчлөлт гарсан. Тэгээ өөрийгөө ойлгож эхэлсэн. Тэгээд ер нь бяцлалаар бол өөрийгөө нээх юм билээ. Би хэн бэ гэдгийг л ойлгож эхэлсэн. Энэ дотор ч одоо миний дотор байгаа хүмүүстээ өөрөө ингээд таньж эхэлж байгаа. Өө би чи ерөөсөө ийм хөвгөлт ийм хүн юм. Тэгээ одоо яваад тодорхой нэг жоох юм дөртөө болох гээд яг эхэлж яхад манай мөрөм энэ надад хэлсэн.
Та ингээд энэ битэрийн сангийн зуршлын тухай ярьсан. Тэгээд та одоо ингээд дахиж хэрэглэх үү гэж би уухгүй, би дахиж хэрэглэхгүй гэж чинь даалтхан үсрүүгүй гэсэн үгийг хүлээж авдаг юм аа. Арай өөрөөр хэлээд үзье. За. Тэгээ би бодсон л да. Тэр тарих ажиллаж хэлж байгаа гайхуудаа нөгөө юу сайн зуршдаг үний сэтгүүгээр биш. Арай нэг бясалгал даалтхан үсрт ингээд сэрж эхлэж байгаа үнийг угаар бодож эхэлсэн. За бид үл юу гэж хэлж болох юм бол за би энэ арих гэж хэлэхгүй юм те. Одоо хэрэглэхгүй гэж хэлэхгүй юм. Тэр юу гэж хэлэх вэ? За энэ сайн зуршлыг хэрэглээ болсон. За дахиад за би одоо зогсооно. За дахиад би одоо хэрэглэхээ болно. За болж ин дахиад ийм маягаар хид хүртэл үг байж байна гэж бодож. Мэдхгүй байна хид байх бол гэж. Чи өөрөө олно. 20 гараа үг байгаа. Чи олоорой гэж. Би өдөрт олоог байх л та багш уурлаа. Тэгээд яг хоолно. Тэгээ надад хэлсэн. Та энэ өөрийнхөө зуршлаас гарч чадах юм бол та юу их вэ? Өөртөө адилхан ингэж зовж байгаа хүмүүс та туслах уу? Тусалж чадах уу? Би чадна л. За сайн. Тэгэл яг энд зуршилтгүй урсан шүү дээ. Үндсэндээ арх уухгүй гэдэг үг нь сонирн биш. Архийг хэрэглэхгүй болсноороо цаашдаа амьдралдаа ямар замналаар замнах вэ гэдэг тал дээр нь мөрөм багш одоо чиглүүлж өгсөн байх гэдэг шүү дээ тийм ээ. Тэр нь юу гэсэн үгээр үндсэндээ зоригтой болгож өгсөн байж харах гэдэг шүү дээ тийм ээ. Зүйтэй. За тэгээд одоо та маань яасан гэсэн үг үү? Хэдий хугацаанд энэ хүү харлыг аваад одоо ер нь би энэ сангүй зуршил буюу энэ арх гэдэг зүйлийг ууха болиё гэдэг шийдвэр ер нь яг хизэнээс хэдий үед нь сууж гисээс хойш би одоо харсан бэ. Ээдэг хөтөлбөр яг тэгж суугаал тэрнээс ерөөс тусалж спиртэн зүйл одоо хүртэл амсаагүй байна. Яг тэр суусан өдрөөс л гэсэн байна. Зүйтэй. Маш их одоо яасан бэ? 70 хонсоор ажиллаж хэлсэн байхгүй. Автоматар. Зүйтэй. Таах тэгэл ээжтэй хөтлөл орж ирэхдээ л тэгэл тэрнээс ерөөсөө тусалж одоо хүртэл амсаагүй. Мэдээж амьдралд янз бүрийн ингээл асуудлууд тулгарна л дээ. Хаяад бас их нартайгаа үл ойлголцол үүснэ. Хүн чинь одоо ингээд энгийн хүн өглөө ингээд нойрноосоос ирээд нийгмийн амьдралд оролцоход 3-5 нийгмийн сөрөг асуудлуудад тулгардаг. Тэр хэмжээний стрессийг өөртөө хүлээж 3-5. За 35 нас хүртлээр явхад энгийн хүн 35-аас 65 мянган стресстэй нүүр толдог гэсэн. 35 нас хүртэл. Тэгэхээр би ч одоо ингээд сая 39 одоо 39 нас 40 хүрэх чинь. Тэгэхэд би энэ хугацаанд хичнээн мянган сөрөг нерв стресстэй тулгарсан байна. Энэ бол би өөрөө ихэнх бий болгосон. Гаднаас орж ирсэн дээр нь өөрөө дахиж нэмж бий болгосон гэвэл бараг 65-аас илүү л байна. Энэ бүгдэндээ ингээд одоо яг энэ үйл явдалтай холбоотой одоо тамираараа бол бид төхөө маш их бахархаж байгаа. Танай гэр бүл гэж ялангуяа. Тодорхойлоо. Тэгэхээр үндсэндээ эдгэрлийн нөхцөл хөтөлбөрт орж ирснээрээ эн чинь сэтгэлийн эдгэрэл, биеийн эдгэрэл юм байна гэдгийг бид нар яг ойлгож ухаарч явдаг. Тэгвэл энэ өөрийнхөө ойлгож ухаарсан зүйлээ бие дээр хэрэгжүүл мэдээж үр дүнг нь хүртэж авдаг. Тэгвэл энэ өөрийн биеийн дээр сэтгэл дээр бүрдүүлсэн үр дүн цаашлаад гэр бүл дээр бий болсон үр дүнгээ бусдад ер нь төгөөвөл ямар вэ гэдэг л асуултанд бид нар орж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ замналаар одоо мөрөн ментор манай сайхан чиглүүлсэн байна. Тэр чиглүүлгээр бол өнөөдөр манай тамир байна. Сайнгүй зуршилтай байгаа хүмүүсийг сайнгүй зуршлаас нь яг өөрийнхөө туулсан туллыг бусдад түгэх гэж явах гэж байгаа ийм сайхан үйл хийж байгаа. Ийм хүн байж байгаа. Тэгэхээр таны гэр бүлийнхэн ер нь тухайн үед танд ер нь яг яаж хандж байсан бэ? Ер нь яах бол гэсэн хэзээс таны үр дүнг ер нь анзаарч эхэлсэн бэ гэсэн үг. Яг өөрийгөө хүлээн зөвшөөрөл үнэнтэйгээ нүр тулах үед хамгийн анх нөгөө юун дээр ивент дээр би ихнэрээ тоглож ирсэн. Ихнэр маань тэг их бууралд ирсэн. Тэгэхэд ихнэр маань тэр ард ингээд суудсан, намайг хараад суудсан байхгүй. Тэгээ би олонний өмнө гараад өөрийнхөө үнэтэй нүр тулаад байсан өнгөрсөн ба одоо цагаа ярьж байгаа шүү дээ. Ирээдүйд ямар хүн байх талаараа би ярихад ихнэр маань тэнд байсан тайзан дээр дуудаж гаргаж ирээд өрөөд тэгээд ихнэр маань сэтгэлээ ярьсан. Ихнэр маань өөлцөн гарч ирсэн шүү дээ. Тэгс. Өөлээд тэгээ би уучлах байсан л да.
Гэтэ энэ сэтгэлийн шархвал хизээч хийдэхгүй. Тэр хүний сэтгэлийн гүнд мохорд байж л. А үүнийг хэрхэн зөөлөх вэ гэвэл энэ бяцлаглалын хэлбэрээр одоо манай гэр бүл бид хамтдаа хийх гээл хичээж байгаа. Гэр бүлээрээ эхнэр маань бас сэтгэлийн шидэд явж байгаа шүү. Тэгээд ер нь бол яг миний гол санаа бол би хэрвээ энэ өөрийгөө ойлгож чадсан яг энэ өөрийнхөө асуудлыг бусад хүмүүс ойлгоогүй явж байгаа. Надаас нэг алхмын ард яваач гэсэн тэр хүнд би ойлгуулж чадах юм бол өнөөдөр би өөрийгөө ойлгосныг нэг том шагналын тэр л. Тий. Одоо ингээд уучлаарай. Одоо ингээд хүмүүс авдаг хамгийн гоё зүйл нь тэр шүү дээ. Тэр хүнээс ухаарлыг олж хараад баярлалаа гэж хэлээд надад ингээд хэлж байхад ядаж тэр хүнд ганц ч гэсэн нэг юм ойлгуулснаа би талархдаг байна. Шүгтэй. Одоо Тамирыгаа анх ирж байгаа тэр ээжтэйгээ суугч ирсэн үе эхнэр лугаа яриад утсаар яриад бүтэн төлбөрийн төлчөө ханаа шийдвүүлээрэй гэж ярьж ирсэн юм үүд ингээд санаж идэг л да. Тэгээд эхнэртэйгээ тэр гарсан тэр тайзан дээр нэг маш сайхан түүх ярьсан шүү дээ. Манай гэр бүл дээр ялангуяа хүүхдүүдийнх нь аавыгаа харах өнцөг яаж өөрчлөгдсөн талаар тухайд ярьжсэн. Тэрийг дахиад нэг яриад өгөөч. Тэгээ энэ дэр эхэндээ л хэцүү байсан шүү дээ. Хүүхдүүд тэр зураг үзүүлээд ярьсан. Би санаад тэрийг яриад. Одоо ч юм яасан ингээл яг өөлж гаддаг. Нэг удаа нөгөө санамсруу охиныхоо шкафыг оруулсан. Шкафныхаа ингээм мохорт би аавыгаа үзье ядаж ингэ бичсэн байсан. Тэгээ тэрийг хараад ингээд тэр чинь яг энэ бяцлагалд явж ихсний дараа харсан л да. За. Тэгээд хараад жоон сэтгэл эвгүй болсон. Миний охин ямар хэцүү байсан бол гэдэг. Тэгээд бид тэрийг яриад хэлсэн л дээ. Миний охин ингээд зургийг харуулад би дэлгэцэн одоо энэ дэр ч бас байгуулах татах боломжтой бол татаж үзэлтэй. Тэгээ. Тэгээд тэрийг дараа нь хайлаа. Дундуур нь авалт тэгэл. Тэрийг тэгж үзүүлээд тэгээ миний охин бас энэ бяцлаглыг сонирсон л доо. Энэ та яг юу хийж байгаа? Та өглөө гараа орой ирэх юм. Охин сонирхмоор юм. Тэгээ манай төв дээр ирж хичээл суугаад бас сонирсон. Одоо шал өөрчлөгдсөн байл ш. Сая өнгөрсөн сард гэхэд чинь юугаа сургалтаа дараад оржсэн чинь ингээд гэрийн том рууны хандар ингээд миний бас тэр зураг надад байгаа. Миний бол супермен бичсэн. Супермен. Тэ. Хөрх юм. Тэгээ биччихээс. Тэгээ эн чинь шал өөр л болж байгаа. Яг эрүүл үедээ болохоор энэ хүн чинь хүний сайн хань хамгийн сайн байгаад шүү дээ. Даан чи нөгөө сайн үз зуршлаа хэрэглэхээр энэ чинь хамгийн арчааг хамгийн доод түвшний юм болчиход байгаа байхгүй. Хинээч үл тоох тэр нэг годомжны энэ мангасын ам дээр ч очин олбол юм болсон шүү. Ер нь мангасын амнаас л үнэл ирсэн. Дараагийн цус бол тэнд байсан. Гэрээсээ гараад дараагийн цус мангасын. Тэгээд тэр хүрхийнхаа наан л одоо энэ сайн үзурчлаа зогсоож одоо та бүхнийхээ инээнд нэгдэж бусдын төлөө нэг ч гэсэн хүнийг нэг ч гэр бүлийг энэ сайн үзурчлаас хол байлгах юмсан гэсэн зорилготой манай баг хамт олоод ажиллаж байгаа. Таныхаа нь одоо танд одоо ингээд сайн үзурчлаас үнэхээр одоо ингээд салж байгаа юм байна. Салж байгаагаа илэрхийлмж хийзээ юу гэж хэлсэн байгаа вэ? Сайн нэг шинэ жилээр бид ингээд бүгдийн шампан суудал манайх ч одоо ямар ч тийм спиртийн төрлийн юу гэрвэл шүү дээ. Тэгээд үг хэлсэн миний ихнэр за энэ 2025 надад сэтгэлийн их хамраа болон мэдрүүлсэн жил байлаа. 2026 онд одоо бид бүр илүү их хайрыг мэдсэн жил байх болно гэдэг. Бид хамтдаа юм л гэж. Одоо тэгэл зүтгэж байна. Ихнэр маань хүртэл одоо бяцлал сэтгэлийн шид гэдэг одоо энэ хөтөлбөрт орчихсон. Би өөрөө MBC-д орсон дээ. Ментор бэлтгэл сургалтандаа явж байна. Тэгээ хүн яг өөрийгөө ойлгохоос хүнийг ойлгохоос их хэцүү байдаг. Хүн хүнээ ойлгож амьдрна гэдэг бол хүн хүний байгаар нь хүлээж авч сурна гэдэг бол энэ маш том өөрөө их соёл. Хүний хүлээн зөвшөөрч сурна гэдэг. Тийм хүмүүс зөндөө байна. Тэгээ бид нар маань ингээд ярьж ирсэн ер нь бол эдгэрлийн дасгалж хөтөлбөрөөс тусдаа сайн үзүүлэлт хөтөлбөрийг гаргах юм байна гэж бид нар яриад одоо ингээд манай Тамир байна. Их буурлынхаа маань бас Ариунтия багш маань оюун метр маань ингээд нийлээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь эдгэрлийн хөтөлбөрөөс гадна сайн үзүүлэлт гэдэг бол Монголд юу ахаар арх, таймаг, дэлгэцийн хамаарал, за одоо нэг хар таймаг гэдэг юм уу, тоглоомын доотлол гэх ингээд олон төрлийн сайн үзүүлэлт байгаа шүү дээ тийм ээ. Энэ зүйл бол өнөөдөр асар их одоо
хэрэгцээ гэж ярих юм бол тийм ээ энэ зүйлээс салах хэрэгцээ асар их байна манай нийгэмд тийм ээ. Тэгэхээр энэ үйл бодвол нэлээд их өргөн дэлгүүр явагдах хэвээр зайлшгүй шаардлагатай ийм хөтөлбөр байна гэдээ бид нар одоо энэ хөтөлбөрийг хөгжүүлж одоо туршилтаар ингээд бас явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ үйлээ одоо ингээд Тамирыгаа цааш нь улам сайхан дэлгэрүүлээд бас олон гэр бүлд өөрсдийнхөө амьдрал гэр бүлд гаргасан энэ амжилтыг бас хүргээрэй гэж бас хүсээрөө эцэст нь тэгээд бас нэмж хэлэх зүйлүүд хэлээд хоёлаа өнөөдрийнхөө ярилцлагыг дүргий. За таларлаа. Нийт Монгол түмэнд ирчүүдтэй хандаж хэлгээд бид үнэтэй нүр тулдаг юм л эр хүн ч гэсэн ойлгох хэрэгтэй. Эр хүн гэхээр үйлдэггүй хад чулуунаас бүтсэн юм шиг тийм ш. Бид илүү эмзэг байхгүй. Гаднаа эр хүн чинь яг хатуу ширүүн юм шиг ирнэ. Дотроо яг л хүүхч. Амархан гомдно. Амархан баярлна. Яг л тийм. Тэгэхээр та ганцаараа биш ээ. Бид манай төвийнхэн, манай хөтөлбөрийн баг хамт олон байгаа. Хэцүү байл энэ үг таалгуул нээлт. Одоо 7 нүгээр манайх чинь бям одоо 8 гараа бүр үндэл рүү ивент зохион байгуулдаг. Энд дээрээ бид хүмүүсийг хүлээн авч уулздаг. Нэг ч гэсэн хүнийг сэтгэлийн одоо энэ өсвөлэн байгаа шүү дээ. Энэ хүмүүс чинь өссөн хүмүүс байна. Дээрээс нь өвдчихсэн. Энэ донтолт гэдэг өвчнөр өвдчихсэн. Дээрээс нь сэтгэлийн их өсвөлөнд орсон хүмүүс. Тэр өсвөлөнгөө юугаар дарж яах гэхээр донтолтоор хооллоод байгаа. Тэр донтолтондоо гидсэн үүдүүд ирэхээр л гэр бүлээ зовоогод. Тэр манай үе таалга нээлттэй, манай баг хамт олон байгаа. Би та бүхний төлөө нэгсэн гэр бүлийг Монгол хүний энэ гэр бүлийг аз жаргалтай байвал энэ улсын хөгжилд бас хөв нэмэр гэж бас боддоо шүү дээ. Муу зуршлахгүй байвал тэ. За баярлалаа. Тэгээд бид бүхний жаргаа багшийн баг хамт олонны нийтийн нэг эрхэм зорилго байгаа. Тэр бол бэлэг оюунаар ертөнцийг гүйүүлнэ гэдэг. Тэгээд гэрлийн өргөө манай сайнгийн зуршлын бид бүхэн одоо зорилттой байж байгаа тийм ээ. 2030 он гэхэд Монгол улсынхаа 1 сая гэр бүл. 2040 он гэхэд дэлхийн 100 сая гэр бүлийг өөдрөг сэтгэлтэй, эрүүл саруул, элбэг баян, аз жаргалтай амьдрахад нь нөлөөлж бие сэтгэлийн дүүрэн жаргалыг мэдрүүлнэ гэсэн юм сайхан зорилттой явж байгаа. Тэгээд энэ зорилтын үйл хэрэгт мөр зэрэгцэн явж байгаа Тамирын гэр бүлийнхэнд маш их талархлаа илэрхийлье. Маш их амжилтыг сүнэр өгөөд өнөөдрийн хоёлын хичээл ярилцлага ингээд өндөрлөё. Баярлалаа. Баярлалаа.